Өнөөдөр бол маш сонирхолтой зүйл боллоо. Ер нь бол юмс болдог. Гэхдээ өнөөдөр бол нэг өөр нэг содон юм боллоо. За тэр нь хинтэй холбоотой юм бэ гэхээр сонин чимгийн ээж буюу содон чимэгтэй холбоотой юм аа. Содон чимэг бол өвөг дээдсийн мэрэгжилтэн байгаа. Өвөг дээдсийн мэдээллийн талаарх мэрэгжилтэн байгаа. Тэгээд надад мессеж ирлээ л дээ. Багшаа танд ингээд өвөг дээдсийнтэй өвөг дээдсээс нь өгч байгаа билгийг ингээд явууллаа гэд надлуу бичсэн байгаа. Яагаад вэ гэхээр яг үүнтэй холбоотойгоор маш тийм ховор зүйл өчигдрөөс бол ингээд эхлээд явагдсан байгаа. 15 хоногийн турш бол маш тийм ховор өмнө нь тохиолдож байгаагүй тийм зүйл тохиолдохоор болсон байгаа. Тэгээ тэрүүн дээр бол яг өчигдрөөс гэлсэн. Өчигдөр дээр бол яг ингээд дараалал ингээд харахад тэнд бол ultimate юугаар хамгийн түрүүнд эхэлж байгаа л та. Тэгээ бид ингээд сүнсний дуугаа бий болгож байгаа. Сүнсний дууны хувьд бол бид уг нь бол сүнснийхаа дууг сонсох хэрэгтэй юм л та. Гэтэл бид сүнсний дуугаа сонсгоо байсан байгаа. Тэгээ шалтгаан нь юу юм бэ гэхээр бидний анхаарал гадагшаа чиглэлсэнтэй холбоотойгоор бид сүнсний дуугаа сонсгоо байсан байгаамаа. Тиймээ учраас сүнсний дууг сонсуулахын тулд тэр сүнсний дууг нь олуулахаар сүнсний дууг хамтдаа бий болгосон байгаа юм. Тэгээ тэр сүнсний дуу гэж юу юм бэ гэхээр ерөөсөө л таны төрсөн зорилго байгаа. Тэгээд тэр сүнсний дуугаа мэдхгүй учраас бид өвөг дээдстэйгээ холбогдох хэрэгтэй байгаа юм л та. Өчигдөр миний заасан зүйл нь юу байсан бэ гэхээр аль бурхны мөн чанартай таад илүү одоо тэг мөн чанар чинь илүү нийлж байна вэ гэж би асуусан байгаа. Тэгээ яг түүн дээр нь сурлаа сүнсний дууг нь бичүүлсэн гэсэн үг. Тэгээ Шива бурхны мөн чанартай илүү холбогдож байна уу? Эсвэл чиний мөн чанар илүү Вишну бурхны мөн чанар шиг байна уу? Эсвэл Парвати бурхны мөн чанар шиг байна уу? Эсвэл баялагын бурхан Лакшми бурхантай илүү төстэй илүү одоо цохирч гин үү? Тэгээ зүрхэндээ мэдрээд ерөөсөө яг нэг бурхнаа сонгох хэрэгтэй байсан. Тэгээд тэр 9 бурхнаас сонгох хэрэгтэй. 9 бурхны бурханлаг мөн чанараа л тэр мөн чанараас айл мөн чанартай илүү их одоо би холбогдож байна. Илүү миний сэтгэл ойрхон байна вэ гэд. Энүүн дээр бол сонгохдоо ерөөсөө толгоогоор бодохгүй. Тэ би чи юу илээ одоо ингэ хөлөө. За энэ нь юу илээ? Энэ мөн чанарууд нь юу илээ? Надад айлын дэх хүмүүс гэдэг биш. Толгой ажиллахгүй. Ерөөсөө цэвэр өөрийнхөө зөнгөө сонсох баг. Дотоодын дуудлага дуу хоолойгоо. Тэгээ ямар л хариулт таны дотроос гарч ирэхэд ерөөсөө ингэж болохгүй. Энэ хариулт зөв болов? Үгүй болов? Үгүй. Зүгээр юу л таны дотроос хамгийн түрүүнд гарч ирнэ шууд л түндэ итгэх хэрэгтэй. Ерөөсөө за энэ мөн чанарыг сонгосон дээр ч юм болов энэ бурхантай ойролцооч юм болов үгүй ч юм болов гэж ерөөсөө авч ирсэн хариултыг эргэлзэж ерөөсөө болохгүй маа. Тэгэнгүүтээ шууд тэр бурхнаа бол сонгосон байгаа. Тэгэнгүүт ийм одоо жишээлбэл та эмэгтэй хүн учраас таны мөн чанар дарийнхын мөн чанартай байх шаардлагагүй. Эсвэл эрэгтэй байлаа гэд дан эрэгтэй бурхны мөн чанартай байх шаардлагагүй. Тэ альч бурхантай таны мөн чанар зохицож болно. Тэгэнгүүт энэ сүнсний дуу гэдэг зүйл одоо яг үнийг хэлэхэд тэр бурхантайгаа холбогдож байна гэдэг бол та өөрийнхөө өвөг дээдстэйгээ холбож байгаа юм л та. Өөрөөр хэлбэл тэр өвөг дээдсийн танд мэдээл охин мөн чанар байгаа. Одоо яг удмыг хараад үзэх юм бол Парвати бурхны удам, Сарасвати бурхны удам нэг хэсэг бол та угаасаа Сарасвати бурхны мөн чанартай төрөв. Угаасаа тэр удмын одоо өвөг дээдс танд тэр бурхан байсан учраас. Тийм учраас тань тэр охин мөн чанартай холбогдох мэдрэмж төрөд байгаа. За яг тэр охин мөн чанараа олсныхаа дараа бичих хэрэгтэй байсан байгаа. За ингээд бид бичингүүтээ. Тэгээ ихэнх нь ол өчигдөр чангах та дээр орж ирээгүй л дээ. Гэхдээ ер нь бол орж ирсэн хүмүүс маань шууд сүнсний дуугаа бичиж эхэлж байгаамаа. За тэгээ бурхан тус бүр 9 бурхан байгаа. Бурхан тус бүр өөр ингэсэн мөн чанаруудтай. Тэгээ тэнд үндсэн 3 мөн чанарыг өгөөд за энэ үндсэн 3 мөн чанараас нь аль нь чамд илүү их одоо тэгээ илүү зүрхчэнд одоо илүү одоо татагчж ийн вэ гэд дахиад асуусан байгаа.
Өөрөлдөл тэр бурхныхаа олон мөн чанарууд дундаас дахиад нэг ширхэг мөн чанарыг гаргаж ирүүлж байгаа. За яг ингээд энэ хоёроор нь дамжуулаад сүнсний дуугийг бичүүлсэн гэсэн үг. Тэгээ одоо ингээд одоо сонсож байхад тий би хоцорчлоо доо гэж битгий бодоорой. Ерөөсөө нөхөж болох боломжтой. Тэгээ одоо жишээлбэл тэгээ хэрхэн сүнсний дуугаа би болох байж гэдгийг бид хэлнэ. Тэгэнгүүт сүнсний дуун дээр суурлаад таны хийх ёстой зүйл юу юм бэ гэдг нь харж яах хэрэгтэй. Тэгээ би одоо онцгой хүмүүний хувьд би энэ хорвоо ертөнцийн миний өгөх хувь нэмэр юу юм бэ? Надаар гарч ирэх бүтээл юу юм бэ? Надаар өгөх ёстой зүйл юм бэ? Ямар шинжлэх ухаан юм бэ гэж тэндээс гарч ирэх хэрэгтэй маа. Тэгээд надад одоо сонж юм хэллээ л дээ. Багшаа ингээд тэ өвөг дээдсээстэй ингээд танд өгөгдсөн одоо ажлын зүйлийг тань руу явууллаа гэдэг ингээд надар бичлээ л дээ. Тэнгүүт би бодож байгаа хгүй. Содон чимэг яаж миний өвөг дээдстэй холбогдчихвоо. Тэгээ яаж холбогдоод тий надад тэр одоо өгөхстэй зүйлийг явуулчваа гэж би бодлоо. Өөрөөр хэлбэл содон чимэг яаж миний өвөг дээдсийг мэдээд байгаа юм бол содон чимэгийн өвөг дээдс яаж содон чимээ мэдээд байгаа. Миний өвгдөөс яаж содон чимээ мэдээд байгаа юм бол гэдэг асуулт гарч иргүй. За одоо тэгэнгүүт би та хэдээс асууя. Та хэдийн өвгдөөс хэн бэ? Бүгдрээ чатан дээр бичээрэй. Хийг хэлж чадваа. Та хэдийн өвгдөөс хэн бэ? Мэдээж аав ээж чинь байгаа. Өвөө эмээ чинь байгаа. Тэгээд тэрнээс дээш үргэлж явна тий. Илэн солон зэмээ өвөө болно. А гэхдээ За тэгэнгүүт одоо юу гэдэг удмын модыг бол ямар ч ясаа хийндэв шигшин дээр бол эрэгтэй талбайр явчихдаг. Монголд яаж авдгийг сайн мэдгүй. За ямар ч ясаа манай өвгдөөс бол Варшавта Колагийн юм л да. Тэгээ тэрнээсээ цааш явна. Тэгээд бүр тэрнээс цаашаа явхад бидний өвөг дээдсээс өмнө хэн бидний өвөг дээдсээс юм бол хэлж чадах юм байна уу? Илэн цулан зөсөн үеэс цаашаа гэдгийг бүршүүлээд байна. Бүр тэрнээс цаашаа тэрний өвөг дээдсээс нь бүр цаашаа бид тэр өвөг дээдсүүдээс одоо дээр байгаа өвөг дээдс хий юм болоо. Таавал бурхны бүх дээр ирсэн байгаа. Одоо би шипи өгч штэ тий. Тэгээ бурхны доотлолтой бол бурханлаг оршихуунууд гэж байгаа. Бурханлаг оршихуунуудын доор бол гүрүү багш нар гэж байдаг. Тэрний доор бол бас дахиад нэг оршихуунууд би Сарасватигаас доошоо сүнс гэж явж байдаг. За санаа оноо юу? Бидний бүр анхдагч өвөг дээдс юм бол хэн байх вэ? Тэр өвөг дээдс тий одоо тэр их өвөг дээдсүүдийн дээр байгаа өвөг дээдс. Teacher, can you hear me? Yes, people wrote teacher. Yes. No. Teacher, people. Yes, teacher. So Shimik, tell me. Answer what yes, is teacher. So many answers. So first answer is like moon and sun. Okay, that is what Mongolians say. Yes. But moon and sun are people also. There is a moon god and there is a sun god. They're people. Нар сар гэсэн байна. За монголчууд бол тэгэж үздэг ахал үздэг гэж би бодож ин тэгээд гэхдээ нар сар чинь ч гэсэн хүн баггүй юу? Нарны бурхан гэж байдаг, сарны бурхан ч гэж байдаг.
За heaven is a place. It's not a person. Тэнгэр гэхээр чинь тэнгэр диваажин гэх юм бол тэр чинь нөгөө нэг газар орон зай шүү дээ. Яг хүм бол биш болоод явж байна. God. That I told you myself. God is the highest ancestor. After that, who? За бурхан гэсэн байна. Бурхан бол угаасаа нөгөө хамгийн дээд бидний анхдагч өвөг дээдс юм аа. Өвөг дээдс эхлэл байгаа. Гэхдээ тэрний дараагийнх нь хин бэ гэж асуусан. Яг тэгээ бүтээгч хүч буюу тэр анхдагч хүчээс дараагийн одоо өвөг дээдс чи хин бэ гэсэн байна. Higher existence. Higher existence? What is higher existence? Give me a name to that person. За дээд оршихуй гэсэн байна. Дээд оршихуй гэж хин юм бэ? Ядаж нэг нэр өгөлтөө гэдэг чинь. Okay. Harinath, Sujana, Son. Who is this? From India. Hari Raju. And then Venkata. Nobody talking? Huh? Indians not talking? За энэ хэгжүүд ярих. Yeah, you can tell them. Tell me what else you got. People said heaven and earth. Earth is land. It is a place. Your ancestors are not earth or heaven. Тэнгэр газар гэх юм бол энэ чинь нөгөө орон зай. Тэгээ газар биш тий. Тэгэхээр яг өвөг дээдс гэж хүнээр бодох юм бол бас биш байна. Yes, I think I got all those. That's it. Genghis Khan. Nobody has any. Genghis Khan is a man, but before Genghis Khan, thousands of lines of lineage is there. Genghis Khan is how many years back? 500, 600? How many years? 800-900. 800-900. We have Ram, Lakshman, 5,000. Lord Krishna. Yes, and also. Write down in the chat. I can't hear you, whoever is speaking. I have to come to English mode. You please write it down. If you raise your hand, I will listen to you. Whoever is talking. Raise your hand. Digital hand. Чатанд дэжрээ Чингис хаан бол Чингис хаанаас дээшээ бол бүр мянган өвөг дээдсүүд удам угсаа бол ингэ явж байгаа шүү дээ дээшээгээ. Тэгэхээр Чингис хаан чинь яг одоо миний нөгөө асуугаад байгаа яг бурхны бүтээгч хүчийн дараагийн өвөг дээдс гэдэгт арай орж ирэхгүй байна. Дижитал гараа өргөөд шууд хариулаарай гэж багшаа. Зүгээр ямар ч хамаагүй хариултыг битгий бод. Зүгээр л гарч ирснээр нь хэл. I can hear you. Тэрний өмнө хин ирсэн? Хин байсан? За энэ бол өнөөдөр надад ирсэн ухаарлаа гамаа. Атма гэсэн байна. Сүнс гэсэн байна. Атма буюу сүнс чинь чиний дотор байгаа шүү дээ. Сүнсний чинь аав ээж нь хий юм. Тэр атмануудын аав ээж нь хий. Маха? Бурхтууд Махалакшми, Махасарасвати бурхтууд 3 эмэгтэй юм уу? Өөр эрэгтэй өгдөө цаахгүй юу? Зөвхөн эмэгтэй өгдөө зэн үү? Яагаад тэгж хэлж байна? Маш олон нэрүүдийг хэлж байна. Хариуражуугийн өвөг дээдс юм бэ? Тий. Олон бурхтуудын нэрийг хэллээ шүү дээ. Хариуражуу чиний өвөг дээдс хий. Хариултаагүй. За эхлээд бүтээгч хүч байсан. Бүтээгч 2 хуваагдсан байгаа. Эрэгтэй эмэгтэй болж.
Тэр нь Шива Шакти. Анхдагч Шива Шакти. Анхдагч Шива Шакти бүрэн дүүрэн болонгуудаа хүүхдүүдтэй болсон байгаа. Тэгээд 3 хүүхэдтэй. Тэр нь Вишну, Брама, Вишну, Шива. За энэ хэлж байгаа Шива нь анхдагч Шивагаас өөр гэсэн үг. Энэ бол хүүхэд нь болж ирж байна шүү дээ. Тэгээд өөр дахин төрөөд өөр төрлөө тийм Махеш гэж орж ирээл төрлийг аваад янз янзаар төрөл авсан байна. За ингээд хүүхэдтэй болж байгаа 3 хүүхэдтэй болж байгаа 3 хүүхэд нь 3 их нэртэй болж байгаа. Тэгээ энэ 3 хүүхэд нь маш өндөр байсан байгаа. Маш өндөр. Бараг ийм агуу хүмүүс байсан байгаа 30-40 фит өндөртэй. Тэгээ гурлаа өөрөөсөө тэнгсэн ихнэртэй одоо ихнэр нөхрүүд байгаа. Тэгээд тэдний хүүхдүүд ч гэсэн их өндөр байсан байгаа. Гэхдээ яг гоо тэр анхдагчуд харьцуулахад арай намхан, гэхдээ арай өндөр байсан байгаа. Тэгэхээр бидний өвгдөөц цүм буюу төв их усүр байгаа. Одоо бүтээгч байгаа. Бүтээгчээс цаашаа Брама Сарасвати, Шива Парвати, Брама Вишну Лакшми, тэгээд Брама Сарасвати гэдэг ингээд 3 болсон байгаа. Энэ 3 нь хүүхдүүдтэй болсон байгаа. За ингээд эндээс эхлээд өвгдөөцийн удмын мод хэлнэ. Нэгэн жишээлбэл Сүрья байдаг. Одоо энэ нэг хүүхдийн жишээлбэл Сүрья. Тэгээ одоо монголчууд хэлсэн шүү дээ нар сар гэж хэлжсэн дээ. Нэг нь жишээлбэл нар байх жишээ нэг тэндээс гарч ирсэн удам. Тэгтээ яг нийлээ Сүрья бол хүн байсан. Тэгтээ нарыг захирдаг нэг. За ингээд өвгдөөц бидэнд байна. Тэгэхээр бидэнд бол ерөөсөө өвгдөөцийн мэдээлэл байдаг гэсэн үг. Би жишээлбэл Парватигийн удмын хүн бол Парвати бурхны мөн чанар надад байна. Парвати бурхны мөн чанар юу юм бэ гэхээр мэдлэг байгаа тийм ээ. Би илүү бүтээлийг бий болгоод хүн байх юм бол бүтээлч нэгэн байх юм бол би жишээлбэл Брама бурхны удам байх юм бол би илүү бүтээгч байна. Бүтээлийг бий болгоод ингэ. Гэтэл надад илүүтэйгээр бусдыг энэрн нэгүүлсэх сэтгэл илүү ноёлж явах юм бол би Парвати бурхны удам болж тараад байгаа. Гэтэл би илүүтэйгээр юмыг дүүргдэг нэгэн байгаа. Тий одоо сөрөг юг ингэж төгөлдөржүүлдэг, аливаа зүйлийг төгөлдөржүүлдэг нэгэн байх юм бол би Шива бурхны удам байдаг ч гэх юм. Энэ мэтлэг 9 өвгдөөц хүнд байдаг. За хамгийн түрүүнд Шива ба. Шива бол бүрэн дүргэгч. За Парвати ярьж байгаа энэр нэгүүлсэх сэтгэлтэй их халамжлах сэтгэл байгаа. За тэнгуүдээ дараа нь Вишну. Вишну бол тогтоон баригч мөн чанартай. Лакшми бол баялагын мөн чанартай. За энэ өвгдөөцөө олсноор яг энэ амьдралын зорилго маань юу юм бэ гэдгийг олоход тус болно. Яг одоо одоо бурхны одоо мөн чанартай байна. Тэр нь та яг энэ насандаа юу хийж бүтээх ёстой вэ гэдгийг бол тодорхойлж гаргах юм аа. Яг түн үүн дээр бол бид өчигдөр нөгөө сүнсний дууга бичсэн байгаа шүү дээ. За ер нь ямар нэгэн зүйл шууд ороод ирэх юм бол ерөөсөө эргэлзэж болохгүй. Зүгээр шууд түнд итгэх хэрэгтэй. Толгойд байгаа юм шиг хувигдмал байдалтай эргэлзээтэй байж болохгүй. Яагаад гэдгийг ойлгохгүй байж болно. Гэхдээ зүгээр л итэг. Та өөрийн дотор байгаа бүтээгч хүчтэй итгэхээс нааш юмс болохгүй. Та бүтээгч хүчтэй эргэлзээтэй хам бол дандаа л тэр алдаа. Тэгээ одоо юмс бүтэхгүй байх явдал болоод идэг юм аа. Бид дандаа логикоор бодоход байдаг. Тэгээд хэрэггүй. Зүгээр л итэг. Одоо миний дотор байгаа ямар ч бүтээгч хүч энэ Брама бодолагч миний дотор байгаа. Тийм учраас надад санаа зовох зүйл байхгүй. Бүх зүйл зүгээрээ гэдгийг өөртөө баян хэлээд авах хэрэгтэй. Юу ер нь санаа зовоод авах юу байна вэ? Тэгээ одоо намайг ингээд яг эцэг их үр хүүхдээ халамжилдаг хардаг шиг намайг бас харж байгаа юм чинь би юунд санаа зовнэ гэдэг зүйл байх хэрэгтэй. Хэрэв энийг бүрэн дүрээ ойлгох юм бол таны амьдралд юмс ол их энгийн болж эхэлнэ, амархан болж эхэлнэ. За эндээсээ та тэр мөн чанараа одоо өөрөлдөл тэр бурхны мөн чанараа олсны дараа та сүнсний дуу та гаргаж ирэх хэрэгтэй. Сүнсний дуу гэж юу юм бэ гэхээр ерөөсөө зааварчлага байгаа юм.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би одоо энэ насндаа юу хийх ёстой? Тэр нэгэн болгож өгнө үү гэсэн зааварчилгаа юм. Тэ? Энэ онцгой амьдралын зорилгыг бий биелүүлэхийн тулд ямар хүмүүн байх ёстой бэ? Тэр нэгэн болгож өгнө үү гэж тэр сүнсний дунд бол одоо тийм утгатайгаар байх ёстой зааварчилгаа. За ингээд та өөрийнхөө дотор сүнснийхээ дууг бий болгоод тэр нэг загвар гарч ирнэ. Тэр загварыг та бий болгосны дараа тэрийг өргөжлүүлсэн дэлгэрүүлэх хэрэгтэй, услах хэрэгтэй. Тэгэхэд бол хэлбэр дүрс нь илүү тодорхой болж эхэлнэ. Гэхдээ энэ зүйл яаж өөрөө өсөх вэ? Өсөхийн тулд та түүнийг ургуулахын тулд та амьдрал өгөх хэрэгтэй. Өөрөө ажиллаж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр сүнсний дуутай. Тэгвэл би энэ сүнсний дууг яаж амьтаа болгох вэ? Тэр нь одоо жишээлбэл өнөөдөр явах амьсгал аваа йогийн сургалтын дээр болж байгаа. Өөрөөр тэр сүнсний дууд нь би амьдрал өгнө гэсэн. Ам өгнө гэсэн. Ам хүчийг нэмнэ гэсэн. Ингээ амьдралтай болоод тэгэхээр ерөөсөө цаашаа ургах байхгүй юу? Өсөх ёстой, хэлэх ёстой, юу хийх ёстой? Тэр зүйлээ хийж тэр таны амьдралын бодит байдлыг бий болгох ёстой. Маа сүнсний дуутай. За 3 төрөл. За тэнгууд би одоо Source-ийн сургалт ороод ирж байгаа. Source-ийн сургалт бол 9 хоног явагдана. Тин дээр би яг нөгөө хамгийн сонирхолтой нь би яаж Шива бурхан шиг болох вэ? Яаж Парвати бурхан шиг болох вэ? Хэрхэн Брахма, Вишну, Лакшми шиг тий одоо багш болох вэ? Одоо тэр нэг болох биш. Бурхан болох биш. Яаж тэр адил байх вэ гэдэг. Яг тэр одоо бурхан адилтай бие авч явдаг. Зан аваар маань гардаг. Тий одоо тийм. Одоо таны өөрийн сүнсний дуудлага байх хэвээр. Яг айл мөн чанар нь танд ингээд тий өөртөө дэлгэрүүлэхийг хүсэж байна вэ? Аль нь танд байх? Алигаа та дэлгэрүүлэх хүсэж байна вэ гэдэг дээр их гол нь байгаа. Тэгээд 9 хоног ингээд явагдаад тэнд бүгдэнд нь суух шаардлага байхгүй. Ерөөсө хүн бол яг өөрийнхөө бурхнаас сонгох. Яг өөртөө яг одоо энэ насндаа өөрийгөө сонгоход тэгээ аль бурханы мөн чанар нь надад илүү ноёлж ийн вэ? Дэлгэрүүлмээр байна вэ? Алиугаар нь би хүмүүс тусламар байна вэ гэдгээс сонгоод тэр бурханыхаа ашиглан сэрээлтэнд бол яг одоо энэ жишээлбэл source дээр яг үжиж байгаа жишээ нь. Тэгэхээр энүүн дээр бол ерөөсөө 9 өдрийн хөтөлбөрт бүхэлд нь орох шаардлага байхгүй. Зүгээр л тантай холбоотой таны ах мөн чанартай холбоотой л гарч ирэх хэрэгтэй. За ямар ч гэсэн энэ бол энэ 7 хоног болж байгаа. Тэгэхээр би энүүнд бол содон чимэгт бол үнэхээр талархах байна. Яа тэгэхээр намайг энэ зүйл рүү содон чимэг чиглүүлж гисэн үгүй яг энэ хүний. Тэг мэдээж та өөртөөхөө өвгдээсээ бас тийм одоо мэдээллийн нэгтгэвсүүл өөртөөхөө багш нартайгаа ч юм уу содон чимэгтэй ч юм уу тийм холбогдоод бас тэр мөн чанар одоо энэ 9 бурханы мөн чанар байлаа гэхэд тийм аль нь вэ гэдгийг ч юм уу тийм гаргаж ирж бас болно. Тий та ер нь ойлгож байна уу? Одоо асуух асуулт байна уу? Асуух асуултаа бол шууд гараа өргөд манайхаа асуугаарай. Тэгэхээр энүүн дээр Гэтэ та тий одоо хамгийн дээд одоо өвгдээдсийн тань мөн чанар танд байдаг гэдгийг сонсоход тий сонирхолтой байна уу? Яг тэр мөн чанар нь бол таны дотор байдаг юм байна. Тэр нь бурханлаг мөн чанар юм байна. Тэр дундаа. Тэг хүн болгонд өөр байдаг юм байна. За энэ өндөр болохоор багш яг одоо гүнзгийрүүлсэн тусгай нөгөө хичээл дээр болохоор яг ингээд энэ 8 сарын хугацаанд бол маш сонирхолтойгоор хичээлүүд ингээд явж байгаа. Тэгээ багш энэ бол маш ховор болж байна. Тэгээ яалч ингээд нөгөө дарааллыг харахаар маш сонин ингээд дараалтайгаар сонин юм болоод байна гэд. Тэгээ одоо яг тэр хэсгийг тайлбарласан л да. За одоо асуулт асуурай. Тэг хамгийн гол нь энэ ухаар л зүгээр хэдэн цагийн өмнө орж ирсэн байхгүй юу? Ерөөсөө энэ хүн болгоно ингээд тий хүний өвгдөөс ч угаас л бурхан юм байна штэ. Тий бурхан чиний ерөөсөө ийм бурханлаг оршихуунууд юм байна штэ. Бурханлаг оршихуунуудын одоо аль бурханы удам байна гэдгээс одоо аль бурханлаг мөн чанарын удам байна гэдгээс шалтгаалаад тухайн хүнд бол тэр мөн чанар нь илүү давмгаалсан байдаг юм байна гэдэг юм тий. Тэр нь онцгой амьдралын зорилготой шууд холбоотой байдаг юм байна. За баялагч.
Yeah, Самэно лотэчэ. welcome. Жишээ нөгөө навчны бичээс хийлгсэн хүмүүс бол мэдж байгаа бох тий. Жишээ над дээр нөгөө Шива бурхны гэд гарч ирж байсан. Навчны бичээсээ хийлгээгүй хүмүүс маань багш нартайгаа холбогдоод одоо мэдж авах юм байна гэж ойлголоо зөв үү. Тэгээд 11 сарын бас багшийн энтгэг явах хөтөлбөрт бас оролцох бодолтой байгаа. Тэгээд тэрэн дээр засталтай холбоотой бас энэ сургалтаар дамжуулж хэлдэг үү. Make it short and simple. Yeah. Yes, teacher, can you hear me? Yes. So as the people in the Nadi reading, it's written, the God and Goddess names. So for example, in my Nadia reading, it was written Shiva. So that means my goddess Shiva, right? So what about the people No, it's not written Shiva. It is your mantra which is Shiva. Shiva mantra because you lack Shiva. Actually, all of us have to become all the 9 gods. Each lifetime you're becoming a different god. So the Nadi didn't say Shiva. That means there is a weakness of Shiva aspect inside you. Now all the gods are inside you. There is Brahma, Vishnu at the root. Then Vishnu. You're on mute. Sorry, Brahma, No, Ganesh. I can hear you, teacher. Hi, hello. Can't hear No me? sound coming. Now. Oh, now. Okay. All the gods are represented in our body because we are self-similar. We have Shiva, we have Parvati, we have Vishnu, we have Lakshmi, different parts of the body represented. So they're already there. So if there is something lacking in her life, that is why we gave Shiva mantra for her. So don't confuse that is your God. God has to be decided by you. Okay. And there's another Nadi reading for that. Oh. Тэгэхээр хариулт нь зүгээр эхний нөгөө хэлсэн тий одоо бид бол бурхтаа навчны бичээсээр бичигдсэн байснаа гэдэг дээр бол үгүй гэж хариулаа. Шива бурхан гэж бичигдээгүй, Шива бурханы тайрн л өгөгдсөн. Өөрөөр хэлбэл чиний амьдралд Шива бурханы мөн чанар дутагдаад байсан л гэсэн үг. Дутагдаад байсан учраас тайрн нь нөгөө хэрэг болох үднээс тэн дээр бичигдсэн байна. Гэтэл яг аль бурхан нь чи болох ёстой вэ? Одоо аль бурханы мөн чанарыг төгөлдржүүлэх ёстой вэ гэдгийг чи шийднэ. Эсвэл бүр үнэхээр навчны бичээсээс гаргаж ирнэ гэх юм бол тэрүүн дээр бүр тусдаа тийм бүлэг байдаг. Тэгээд ерөөсөө би тэгэхийн хувьд бол ерөөсөө ийм юм л да 9 бурхан их бурхан байлаа гэхэд энэ бурхтуудын мөн чанарыг бүгдийг нь төгөлдржүүлэх хэрэгтэй. Төрөл тутамдаа нэг бурхан болж одоо нэг бурханы мөн чанарыг төгөлдржүүлэх хэрэгтэй байдгийг. Тийм ерөөсөө би тэгээд төстэй учраас. So teacher, my question is, so now we can tell, okay, my ancestor is, for example, Saraswati, but we have all the 9 qualities in us, and yes, so that means all 9 are my ancestors. All 9. Eventually, God is your ancestor. Yes. That's right. That's how it goes. So all the aspects of God is divided into 9 parts here. Okay. And those 9 parts, one by one, has come, which is predominant inside you. Once you go to Saraswati, then from Saraswati, the help of Saraswati, you go to the Absolute. They will help you to take you and cross the path. And we can do measurements. Subjective, objective, and clear now? Don't think too much. So that means through my ancestor, goddess, I can actually cross the path to the absolute source. Absolutely. That is why when we do, when you go to the temples and we go there, we tell, what is your gotra? Who are your ancestors? Which family you belong to? Because we are using their name in order to go across the path. Every temple they will ask you in India. Yes or no? All the Indians. Nijjima leda Chopama? Cheyetu? Gotra adutadane temple lo. Navya. Yes ante cheyetu. Nuta telistavo. Adda. They are the one who will help us to take. Adikda cheptaru manam peru. Me sign cheptaru, birth sign idi anni chadtaru. Me star vadtaru. They ask of the star also.
Okay. Any more questions? Yes. Өөр асуух асуулт байна. Teacher, can you switch your language so that I can translate? Or should I Okay, translate okay. now? Yeah, yeah. За тэгэхээр би энэ дээр асуулт багш. Багш тэгвэл ерөөсөө нөгөө нэг бидэнд бүх бурхтын мөн чанар ер нь бол байдгийн бол тий багш бүгдээрээ л бидний өг дээдс биш юм уу гэдэг чинь. Тэгэнгүүт үгүй нөгөө ийм юм л да. Ерөөдөө бол өг дээдс гэж хэлж байгаа гэсэн бурхан өөрийнхөө мөн чанарыг 9 хуваацсан баггүй. 9 хуваацсан. 9 хуваасан мөн чанаруудын яг тэр давмгаалсан мөн чанараараа дамжуулаад хүн бол тэр нөгөө их үүсвэртэй одоо нөгөө нэг хүрх юм аа яг нэгээр нь дамжуулаад гэсэн үг. Яг аль нь илүү давмгаалсан байна гэдгээс дамжуулаад. Тэр нэгэн одоо та ямар бурхан болох хэвээр тэр нэгэн болохоос нааш ер нь бол аялал үргэлжлэнэ. Ер нь бол хамгийн төгсгөл нь тэр ихгүй юу? Тэр байтугай. Тэр утгаа одоо Шива, Парвати гэдэг юм бол Лакшми, Кал гэдэг эдгээр бурхтууд бүгдээрээ яг ингээд цаг хугацаагаа хүлээж авахгүй. Ер нь бол их үүсвэрлөө буцаж ингэж нөгөө нэг нэгтгэхийн тулд тэнд бас цаг хугацаагаа хийх ёстой зүйлээ хийгээд байгаа. Тэдэнд бас нас байгаа. Бидэнд нас байдаг шиг. Тэгээ одоо энд бидний үг дээдс гэж хэлж байгаа хүмүүсийн ч гэсэн одоо бурхтуудад ч гэсэн нас байдгаа. Тэгэхээр бурхтууд ч гэсэн яг цагаа үлээгээд одоо их үүсвэрлөө хэрхэн нэвтэрхвэ гэдэг ингээд буцаад гэртээ хэрхэн харах вэ гэдэг ингээд хүлээж идгээ. Байдгаа гэж багш хэлж байна. Тэгэхээр ерөөдөө бол та яг Тэгэхээр та аль бурхан болох хэвээр тэр нэгэн болохоос нааш аялал бод угаасаа үргэлжилнэ гэж хэлж байна. Тэгээ энэ дээр бол нэг ийм зүйл. Цаг хугацаанд болсон хүн л энэ төвшөнтэй орж ирдэг. Тэ энэ бол цаг нь болсон бол болсон, болоогүй бол болоогүй. Тэгээ дуудлага байвал байна, байхгүй бол байхгүй. Тэгээ ерөөдөө бол яг ингээд ийм бүх сургалтууд нь ингэж нөгөө холбогдсон зүйл бол надад бол одоо ингэж болж байгаа нэг сонирхолтой юм да. Хамгийн гол нь энэ байгаа. Source дээр ялангуяа их үүсвэр дээр одоо тэр бурхан адил болох тэр авшиглан сэрээлт хийдэг дээр 9 бурханы мөн чанар байгаа. Тэндээс нэг бурхнаа сонгох хэрэгтэй. Яг өөрч чинь энэ насанда аль бурханы мөн чанарыг аль бурхан адил нэгэн мөн чанараар бусдад туслахыг хүсэж байна вэ? Тэр байтугай танд магад энэ насанда 9 бурханы мөн чанарыг эсвэл төгөлдржүүлэх гэдэг ч одоо хувь заяа байхыг үгсгүй. Тэр нөгөө дотоодын дуудлагаас л. Эсвэл 1 2 бурхан ч биш болно. 3 4 ч байж болно. Эсвэл яг ганц байж болно. Тэгээ энэ дээр гол нь та өөрөө би энэ насандаа чадна. Чадахгүй гэдэг энэ зүгээр танаас шууд хамаарч байгаа. Та чадна гэвэл чадна, та болно гэвэл болно. Та угаасаа болох ёстой болно. Асуух асуулт байна уу? Манайха асуух асуулт байвал гараа ураарэ. Ийм богиногоо хугацаанд нөгөө мэдээлэл өгөхөд те 135-аас илүү олон хүн орж ирсэн бол үнэхээр гайхширж байна. Яагаад ирсэн юм? Ийм богино хугацаанд орж ирсэн шалтгаан байгаа шүү дээ. Надад итгэсэн байгаа. Надад яг энэ юу болж байгаа юм л гэдэг мэдхийг хүсээд орж ирсэн баг тийм. Тэгэхээр ирсэн бол учиртай шүү дээ. Тэр нь бол ерөөсөө дотоодын дуудлага байсан аа. Тэгээ энэ holistic listening гэж одоо цогцоороо сонсох, нэгдмэл системээр сонсох. Одоо яг жинхэнэ зүүн савингоо сонсох, дотоодын дуудлага сонсох. Тийм. Яг үнийхлээ та зүгээр л энэ мессежийг сонсноороо танд бол гэгээр л одоо гэрэлтэг мөч бол яг энд бол явж байгаа. Танд бол ухаар л орж байгаа. Та хизээл ямар нэгэн зүйлийг ухаарна, танд утга оруулна. Тэр нь та ойлгосон байна гэсэн. Ойлгохоор та тэрийг ухаарна. Ухаарсан зүйлээ та бол амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
амьдралдаа хэрэгжүүлээд түүнийх одоо би ингэх юм байна гэдгийн төлөө алхмыг хийгээд ирсний дараа энэ үнэн байсан байж тээ. Миний үнэн байж тээ гэдэг ингээд мэдсэн үед за тэр үед бол тэрийг гэгэрл гэж нэрлэх юм аа. Харин ажиудрын хувьд бол бүр 5 минутын өмнө сонсоод ороод ирсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол асуух асуулт авахгүй л явж болох уу гэсэн байна. Энд нэг yes teacher. Yes. What's it to me? There's one question from Laoksorum Bayansan. So in Mongolia, when in Buddhism, when someone passes away, we actually create the god or goddess for that person. And also, besides that, there's also one thing, like there's birth god. So like, is it the same god and goddesses we are talking about, the ancestors? Okay, below that they are. Below that they are. There are gods of birds and animals and everything, or the gods. These are the primary ones. And then below that, there are many more gods. They goes on extending like a pyramidal shape. There's so many gods, so many ancestors, so many maharishis, so many sages, all of that. So when you go up to that answer, they take you to the next step. So bird god is there. Okay. Bird god is there. And you could have been a bird in the previous life. God, like that's. Birth year also is there. Teacher, Birth year god is also there. Birth year god is there. Garuda is the bird god, for I example. can hear you. Can't hear me. No? No? Better? Can you hear me? Mhm. Yes, Huh? teacher, I can hear. Yes. I'm with headphones, yeah. Mhm. There is lion god, there is buffalo god, there is cow god. All of them are there. Plus birth god. Birth god is based on the stars, planets. Then Chinese have this snake year, this year, that year, correct? Animal years. Correct. Yes, all- animal ears. It's all interconnected. Any other question? I will translate, teacher, right away. За энээр нөгөө хүн гаргаад нөгөө бурхан амьлуулж өгдөг. Дээрээс нэг нь одоо хүний төрсөн жилийн бурхан гэж боддог. Энэ бурханд нь одоо дөнгөж зэний хэлсэн одоо өвгдээцийн бурхан гэдэгтээ одоо өвгдээц гэдэгтээ бол хамаардахгүй гэдэг асуулт байна. За энэнд дээр бол багш тиймээ гэж хариулж байна. Гэхдээ нөгөө нэг яг нөгөө анхдагч 9 мөн чанарын доор нь гэсэн үргэлжлэн гэсэн. Тэр чинь доошоо яваад бурхтууд ингээд олон бурхтууд аахгүй олон бурхны мөн чанар тэр чинь салаалаад явж байгаа. Тэгэнгүүт тэнд бол ингээд байж байгаа. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр хүн тухайн одоо энэ нэг бурхныхаа мөн чанарыг төгөлдржүүлээ ч юм уу бурхны мөн чанараараа хийх ёстой зүйлээ хийгээд явсан бол дараагийнх руугаа шилждэг гинэ. Дараагийнх руугаа ингэж ахиж явдаг гэж хэлсэн. Тэгээд төрсөн одны бурхан гэдэг одоо жишээлбэл нөгөө одны байрлалаар тий одоо яг тухайн үед нь ямар од ингээд нөгөө илүү ивэсэн байна гэдгээс нь ч юм уу. Эсвэл хятадын ухаанд нөгөө 12 жилээр ч юм уу тий тэд бүгдээрээ бие биентэй холбоотой. Бие биентэйгээ холбоотой. Гэхдээ яг нөгөө үндсэн одоо 9-өөс салбарлаад ингээд явсан байгаа юм аа. 9 мөн чанараас. See, don't think that because there is a workshop, I'm telling you. Okay? This workshop is happening. Strangely, all of them are interconnected. 1, 2, 3, 4. That was yesterday. But today, something happened because of that. Whatever Sodhan Chimik sent the gifts. All of you, please, if you want to find out about your ancestry, go to Sodhan Chimik. All the Mongolians. Go to Sodhan Chimik, she will help you. Fine? Now, if something happened related to this, that means there's an awakening which is happening as a result of this understanding that all these workshops are connected and a new understanding comes in. It's something which should be shared. Don't keep it to yourself. And we shared it. And we shared it for only informing you. Now, if you want to join, that is totally your decision. Nobody opposes you join. Continue. You can translate. Can you switch your language? No, now you translate. Yeah. Translate. Та нөгөө ингэж битгий бодороо. Энэ дэр нөгөө сургалтууд ингээд сургалтын талаар ярьж байна. Сургалтын талаар ярьж байгаа юм битгий ба. Яад вэ гэхээр нөгөө энэ 8 сард их багш нөгөө өчигдөр уржигдрын хичээлээр бас хэлж байгаа маш сонин зүйл болоод байна. Яасан бэ гэсэн чи яг энэ 8 сард ингээд төлөвлөсөн сургалтууд маань бие биентэйг нэг тийм сонин уялдаа холбоотой гараад ирээд байна гэсэн үг. Тэгээ эхнийх нь болохоор хэдий тухайн хүнд одоо амьдралын зорилго билүү сүнсний дунд
дууга биелүүлэх бичих ёстой гэдэг зүйл гарч ирдэг. Тэгсэн чинь ардаас нь амьсгал авъяг дээр тэрүүгээр чинь тэр сүнсний дууд нь амь өгөх ёстой юм байна шүү дээ. Тэгжээч тэр мөн чанар дотроос нь дэлгэрэх ёстой байна. Тэгжээч л ардаас нь бид газар дуулгаар дамжуулаад цэвэрлэх ёстой байна тухайг. Цэвэрлснийхэн дараа тэр хүний бурхан мөн чанарыг сэрэх ёстой байна. Бурхан мөн чанар нь одоо жишээлбэл сорсын хувьд бол багш экзэмпл ерөөдөө бол нөгөө тэр чинь дээд түвшний сургалт байхгүй нэлээд олон сургалтууд ажилладаг. Гэтэл хинч орж ирэх юм яа тэгэхээр нөгөө энэ 9 мөн чанар чинь альч хүн ухаан одоо насандаа тэр бурхны мөн чанарыг өөртөө төгөлдржүүлэх ёстой байдаг учраас тэгэхээр заавал нөгөө нэг өмнө нь тийм байхсаа шалгуур байхгүйгээр орж иж болох юм байна. Ингээд энэ бүгд ингээ ямар уялдаа холбоотой юм бэ гэжсэн чинь өнөөдөр содон чим бичиж байгаа байхгүй. Ингээд өгдөөцийн тань одоо ингээд тий одоо ажил эвлэр ингээд өгцөн зүйлийг одоо надад ирсэн мессеж би танд ингээд илгээлээ гэдэг. Илгээсэнгүүд ингээд нөгөө өгдөөц гэдээ ороод ирсэн. Юу илээ гэдээ ингээд харсан чинь нөгөө өгдөөц гэдэг зүйл чинь цаашаа ингээд хараад үзсэн чинь нөгөө буртуудын мөн чанартай холбоотой ерөөсөө хүн чинь ерөөсөө анхнаасаа л бурхнаас үзэлтэй учраас их усрээс гаралтай учраас яг эдгэр чинь ингээд холбоотой юм байна штэ гэдгийг ингээд маш сонирхолтойгоор орж иж байгаа хгүй. Тэрс яг ингээд нөгөө өөрөлдөл тийм нэг сэрэлт гэсэн гэсэн. Тэр нэг тийм сэрэлт болоод тэрнээс ингээд нөгөө ойлголтоор дамжуулан сэрэлт болоод тэр нь цаашаа үргэлжлээд дараагийн ойлголтыг надад ингээд бий болгочихж байгаа. Тэгээ ийм ойлголтууд бий болоход ерөөсөө хүн дотроо хадгалж болдоггүй. Хаад ер нь бол тийм тусгай тийм ухаалт ойлголт орж ирэх юм бол хуваалцчих хэрэгтэй гэж байна. Ерөөсөө тийм зүйл бол ингээд дотор хурааж болдгоо маа хуваалцчих хэрэгтэй юм шүү. Тийм учраас л энийг хуваалцж байгаа маа гэж байна. Эсвэл өдөртөө багшсан намайг сонсгоо. За энэ дөрвөн шатлал дээр нэг алхмын би марцсан байна. Эхнийх нь болохоор өчигдөр явагдсан тий одоо тэр сүнсний дуугаа бий болгох. Сүнсний дуугаа бий болгоно бол өөртөө зааварчилгаа бий болгох юм. Зааварчилгааны хэв маягийг бий болгох өөрт. Тэгэнгүүт тэрний дараагийн шат нь болохоор өнөөдөр юм. Тэр нь болохоор юм бэхээр сүнсний дууд нь амь өгөх юм. Өөрөлдөл тэр сүнсний дуу тэр зааварчилга нь дотроос өөрөө ингэ цэцгэлж явах хэрэгтэй. Тэрний дараагийн нь болохоор маргааш явах. Маргаашийн сургалт бол газар дуулга. За газар дуулгын сургалтын дээр хинч орж иж болно. Тэр бол олон нийтэд бол нээлттэй. За тэр сургалтын дээр юу хийх юм бэ гэхээр тухайн хүнд байгаа өрөвслийг нь нөгөө өрөвслийн эсрэг одоо засал бол ингээд хийгдэх байгаа. Тэр нь бол бас нөгөө түрүүний одоо сүнсний дуу мөн чанартай холбоотой одоо тэр хүнд хоошоо татгаа зүйл байна. Тэгээ чөлөөлөх ёстой зүйл байна. Тэр чөлөөлтийг хийх хийлтэн байгаа. За ингээд чөлөөлт нь одоо маргааш ингээд хийгдэхэд дөрөвдгөөс эхлэнгүүт тийм нь болохоор нөгөө их усрын 9 бурхны мөн чанарыг ашиглан сэрэл таахгүй. За тэр их уср нь бол яг ингээд та пост баг бүгдийг уншаад үзээрэй. Яг аль мөн чанартай юм бэ гэдэг. Шива жишээлбэл бүрэн дүүрэн болгох гэдэг ч юм уу тийм. Гэтэл юу гэдэг нь тийм Парвати бурхан бол энэрийн нэг бүлсгс тийм. Одоо мөн чанартай. Дих мэтчлийн ингээд нөгөө нэг 9 бурхан өөр ингэсэн мөн чанартай. Тэгээ тэр бурхан адил хэрхэн байх вэ? Тэр бурхан болох гэсэн үг биш. Тэр бурхан адил хэрхэн одоо оршин байх вэ? Амьдралын хэм маягтай болох уу? Тэгээ ярьж байгаа, хэлж байгаа бүх зүйлсүүд нь бүтээгдэхүүн маань яаж тийм болох уу гэдэгт ашиглан сэргэлтний тийм аа. Тэр байтугай хамгийн төгсөлт нь бол одоо юу гэдэг нь цаг хугацаа, орон зай. Тэгээ хамгийн төгсөлт нь бол абсолют гэж явж ирдэг. За тэр бол ерөөсөө яг нөгөө их усүртэй холбох гүүрийг нээж өгөх хүмүүсийн одоо тийм мөн чанартай хүмүүсийн ашиглан сэргэлт явагддаг ч гэдэг юм. Тийм. Одоо ямар ч гэсэн шатлал гэх юм бол тийм шалтгаалтай явагдана. Yes. За тэгээд нөгөө маргааш явагдах маргааш докторийн анги явагдана. Докторийн анги дээр болохоор газар дуулгын эмчилгээ үнэгүй явагдах юм. Олон нийтэд бүгдэнд нь нээлттэй. Гэхдээ нөгөө бүртгүүлэх линк байгаа. Линкээрээ ангууд мэйл дээр нөгөө орох линк явагдана. Тэгэхээр тэрийг бол нөгөө багш нар нь та бүхэндээ хуваалцчих болоо гэж бодож байна. Дээрээс нь энэ чатан дээр угаасаа сүнийл хуваалцчихлаа л да. Хэрвээ та адмын сонирхч бол газар дуулгын эмчилгээ тий нийт талаар сонирхч байвал өрөвслийн эмчилгээг тий үн төлбөргүй нэг өдөр тий гүйцэтгэлд орохыг хүсвэл тэр маргааш үнэгүй арга хэмжээнд хамрагдаарай. Тэрнийх нь линк бол чатан дээр байна. Туу сонсохдохгүй байна уу? Байдаг тийм. Окей. За ингээд
багш яриад өнгөрсөн би дунд нөлцсөн. За бүгдээрээ баяртай. Ерөөсөө гинтэл орж ирсэн ухаар л ерөөсөө л энэ байсан биш тэгэл. Ерөөдөө бол нөгөө өнөөдөр ээжээс сонсонгүй өг дээц гэж хин юм бэ гэдэг. Чи хин гэж бодож гин гэдэг. Өг дээц чи эхлэл хин байна гэдэг. Тэгээ асуусан байхгүй. Тэгэл өг дээц одоо ээж хариулаад ингээл нөгөө юу гэдэг тий одоо нар сар гариг ирэхээс юм болоо гэлийг хариулаар за өг дээцээ бүр ихнээс нь яриадах гээл за аав ээж өвөө гээл за тэрнээсээ цаашаа яваал одоо өг дээц гэж өг дээцээс ингээс гэж байна. Өг дээц гэж юм бэ? Өг дээц чи анхных нь өг дээц юм бэ гэж. Анхны өг дээц гэж ингээл яажсэн чинь за энийг одоо чи өөрөө гаргах хэрэгтэй шүү гэж. Тэгэл янжсэн чинь за ийм байна гэж тэгсэн чинь за тэгвэл миний өг дээц яа чиний өг дээц вэ? Миний өг дээц чамтай яаж холбогдсон бэ гэдэг асуултыг гаргаж ирэл. Тэнгүүд ингээд нөгөө миний өг дээдээс ямар нэгэн байдлаар чиний өг дээдтэй хизээ нэгэн цагт холбоотой байсан учраас тэр холболт болж штэ ээж нөгөө сүнсний холбоогоор болсон болоо да гэж тэгсэн чинь. Тэн дээр ингээд хизээ нэгэн цагт байгаа. Гэтэ тэр хизээ нэгэн цагт зүгээр л ингээд шулуун нэг цагт ингээд нэг ингээд очирсан байж тэр чинь маш их уялдаа холбоотойгоор юм чи ингээд хорон сүлжээгээр ингээд явж байгаа. Тэгээ ямар нэгэн байдлаар холбогдсон байгаа хгүй ямар нэгэн байдлаар хизээ нэгэн цаг. Тийм учраас ингээд нөгөө нэг тэр одоо өг дээцийн мэдээлэл нь бол чамд ирээд за энэ хүнд ийм өгөө гэдэг мэдээлэл ингээд ирсэн байна гэл ингээд цаашаа өг дээцийг ингээд цаашаа үзэх юм бол эцсийн бүлэгтээ бүгдээрээ яг нэг их усрээс гаралтай бүгдээрээ яг ингээд гаралтай одоо тий бурхны хүүхдүүд одоо бүтээгчээс гаралтай их усрээс гаралтай их усрээс ингээд салбарлаар байгаа л ингээд нөгөө удам угсаа эдэр ингээд болоод ингээд яатсан болохоос ш бүгдээр яг одоо нэг гаралтай юм аа тэгээ энэ дээр нь ингээд үзэнгүүд их усрын бүр ингээд цаашаа их уср чи ингээд анх ингээд явахтаа өөрийгөө хоёр мөн чанартайгаар хуваагаад тэгээ тэр нь ингээд одоо энэ удам угсаа энэ хүн төрөлхтнийг одоо бий болгож байгаа тэрний эхнийх нь одоо яг энэ одоо тэр одоо ингээд бурхтуудаа гэхдээ тэр нь бурхан гэж нэрлэж байгаа ч гэсэн одоо нөгөө соёл болгонд өөрөөр нэрлэж болно тийм манай соёлд өөрөөр нэрлэж болно өөр соёл аж зүгээр яг энэ миний мэдхээр одоо Шива Парвати ингэж нэрлэх юм гол нь мөн чанар тэр одоо бурхны мөн чанар ингээд хуваагдаад ингээд явсан тэгээ тэндээс нь үр хөвгтөнд бий болоод ингээд явсан тэгээ тэр нь ингээд явсаар байгаад одоо тэрний үр хөвгтөнд нь бие биедэг холбоотойгоор ингээд янз янз нөгөө улам бүр ингээд нөгөө нэг удам угсаа задраад гэх юм уу одоо ингэж явсаар байгаад энд ирж байгаа. За ингэнгүүт одоо багш нөгөө надаас асуусангүй сонжимгээ чи яагаад Сарасвати бурхны мөн чанартай юм бэ? Тийм чи ер нь яагаад гэж бодож байна гэсэн чинь тий чиний өг дээдж угаасаа Сарасвати бурхны мөн чанартай байсан учраас анхдагч одоо өвсвөр нь тийм байсан учраас тийм мөн чанартай амаа чиний дотор байгаа гэсэн угаасаа их өвсвөр нь тийм учраас чиний дотор байгаамаа. Тэгээ энийгээ бол хүн бол ерөөсө төгөлдржүүлэх хэвээр энүүгээр амьдралынхаа зорилгыг биелүүлэх хэвээр бүгднгийн төгөлдржүүлэх хэвээр. Гэхдээ тэр дундаа яг нэг одоо яг энэ наснда яг нэг барьж авсан тийм бурхан байдаг. Тэгээ тэр бурханы мөн чанараа бол төгөлдржүүлэх юм бол хүн нөгөө гэртээ ярихсан боيو тийм их өвсвөртэйгээ холбогдох. Холбоосон болдгиймаа гэдэг нэг ийм дээрээ гараад тэгээ ерөөсөө энийг хуваалцах хэрэгтэй байна гэд тэгээ багш нэг за одоо тий одоо ерөөсөө л ойлцол хийх хэрэгтэй байна гэд гинт ингээд цаг гаргаад уулцсан байгаа. Ерөөхдөө бол нэг хавчхан уртхан мэдээлэл хэлээ. Иймэрхүү бас байгаа. За манайхан бүгдээрээ баяртай өдрөө сайхан өнгөрүүлээрээ. Тэгээ ерөөхдөө бол бурхны мөн чанар танд байна шүү. Тэгээ багшил гэсэн тийм бурхны өг дээдтэй хүн чинь хамгийн гол нь гэсэн. Тэр бурхны мөн чанартай холбогдох юм бол тэр бурхны мөн чанар чинь буюу одоо тэр нөгөө өвөг дээдс чинь чамайг чиглүүлээд явах маа гэсэн. Ерөөдөө бол амьдрал чинь ингээд зөв замаар чи явхад одоо тэр яг нөгөө амжилтанд хүрэхэд чинь яг тэр их үүсвэртэйгээ холбогдох юм бол чамайг чиглүүлээд явна. Тийм учраас одоо тэр 9 бурханд жишээлбэл энэ дээр холбогдох гэдэг зүйл нь бас нэг уялдаа холбоо гарч ирээд байгаа шалтгаан нь ерөөсөө л хүн өөрийнхөө өвөг дээдстэй холбогдох та. Тэгээ тэр өвөг дээдс дундаа бүр анхдагч өвөг дээдстэйгээ бол холбогдох юм бол хүн бол ерөөсөө амьдралын зорилгоо амьдралдаа бүрэн дүрэн чиглүүл. Тэгээ энүүндээ бүрэн ихтгэлтэй байх хэрэгтэй. Ерөөсөө яг л аав ээж намайг харж байгаа гэдэг шиг. Тэгээ миний дотор бурхан байгаа. Тэгээ нэг хүч одоо бүтээгч хүч байгаа. Тэгэхээр надад айх оюул байхгүй, санаа зовх зүйл байхгүй. Тэгээ ерөөсөө бүх зүйл аяанда болно гэдэг бүрэн дүрэн итгэл байх юм бол их юм бол ерөөсөө энэ хүчээ бол ерөөндөө бүрэн дүрэн одоо тэр ажлыг хүлээж авах юм шүү гэж хэлж байгаа. Yes. Одоо ингэж басна та. Өдөр баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлцгээе.